Нэгэн өдөр бяцхан хүү ээжээсээ ингэж асууж гинэ. Ээжээ, та яагаад уйлаад байгаа юм бэ? Гэж асуухад нь ээж нь хүүдээ хариудана. Би эмэгтэй хүн болохоор л уйлж байгаа юм. Химэн хариулахад нь хүү ээжээ, би юусоо ч ойлгохгүй байна гэж хүүг хэлтэл ээж нь түүнийг тэрврээд Миний хүү хизээч ойлгохгүй химээсэн аж. Дараа нь бяцхан хүү ааваасаа аваа, ээж яагаад юу ч олоогүй байхад ойлоод байгаа юм бол гэж асуухад нь аав нь түүнд бүхий л эмэгтэй хүмүүс шалтгаангүй уйлдах юм аа хүү минь гэхээс өөр хариулт хэлж чадсангүй. Бяцхан хүү өсч том болсон ч эмэгтэй хүн яагаад уйлдгийг ойлгоогүй хэвээрэл байлаа. Тиймээс тэр нэгэн өдөр бурхан руу уцтахаар шийдэж гинэ. Бурханыг утсаа авахт нь Бурхангаа, эмэгтэй хүн яагаад ийм амархан уйлчаад байдаг юм бол та надад хариулж өгөөч хэмээн өнөөхөө ир асууж юм. Бурхан хариудана. Эрэгтэй хүнээс илүү бас онцгой байхыг хүссэн юм. Би тэдэнд дэлхийн бүх хүнд ачааг үүрэх хангалттай хүч чадлыг бас хажуугаар нь орчлон ертөнцийг уйрааж зөөлрүүлэх зүрх өгсөн юм. Би тэдэнд хүүхэд төрүүлэх, бас төрүүлсэн хүүхэд нь өөдөөс нь уцаарлахын зовлонг тэсч гарах сэтгэлийн тамир тэнхийг хайрлсан юм. Би тэдэнд бүх хүн шантарч байсан чинь цуцалтгүй урагшлах эрс шийдэмгий байдал, ямар ч зовлон зүдгүүрийн үед гэр бүлийнхээ төлөө тэднийг асарч хамгаалах хатан зориг өгсөн юм. Би түүнд хүүхдэн түүнийг яаж ч гомдоож зүрхийг нь шархлуулж байсан хайраа харамгүй зориулах нэнжин сэтгэл өгсөн юм. Би түүнд эр нөхрөө алдаа гаргахад нь уучлж өршөөх уужуу ухааныг өгсөн юм. Бас жинхэнэ эр хүн хизээч ихнэрээ өвдөгдөггүй. Гэхдээ зарим үед аваал гэргийнхээ өөрийнх нь дэргэд ганхахгүй чадах эсхийг шалгадаг. Тийм мэдрэмжийг бас ухааныг өгсөн юм. Тэгээд би хамгийн сүүлд түүнд хүссэн үедээ уйлах хангалттай нулимс өгсөн юм да. Энэ нулимсыг тэр хэрэгтэй үедээ хизээж урсгаж болох онцгой эрэхтэй. Хүү минь, чи сайн сонс. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг түүний өмссөн хувцас би галбраас нь харж болдгүй юм шүү. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нүднээс нь л хамгийн сайн харагддаг юм. Учир нь нүд бол асар их хайрыг тээгч зүрх сэтгэлд хүрэх хаалга юм шүү дээ хэмээн хэлжээ. Тиймээс л бүсгүй хүн эмзэг мэдрэмтгий уян зөөлөн тэдний нулимс энэ дэлхийн хамгийн үнэтэй ус байдаг гэж.